үзүүлсэн. Юу н худлаа вэ? Хайлынхаа зил рүү гонхолсаад алхаж байхсан. Урт хараг эзгэн дахимаа шүргэн намирна. Дахимаа шүргэн. Яаси. Тавар намайг сайн харчихсан. Надад тэр гонхаад ах өндөр нөрөө байх байгаа. Тийм юм чи ямар юм бэ? Nog één mens daar, anders dan één mens. Anders gaat het best eten, zo je 그 다 ястаа. Энд уянгыг хэтрүүлгэж хэрэгсэн байхгүй юу? Тэгэхээр зэрэг шүү дээ. Чиний гэдэгтэй байна уу, гэдэггүй байна уу гэдгийг чинь бол энэ сонио уншсан хүмүүс давтан харамлах хүмүүс ч үгүй мэдгүй. Юурээс мэдгүй. Тэгэхээр зэрэг энэ чинь одоо чиний гэдгийг чинь ургуулаад бичиж болно, тайраад бичиж болно. Бүр наад үсгэж бүр гусаа хийсэн. Вау, утга зохиолын энэ ичдийг бас ойлгох хэрэгтэй ааш. Одоо чамд что то ойлгож чинь. Хэтрүүлт юм байл шүү дээ нэрээ. Өөр хараагаасаа өхөр мад мөрөөдчихсэн. Хайсуу гэж хэлд орсон. Таарчин борж ирээс амдаа зүүдэлдэг байсан. Энд чи юу буруу байна хонгор минь. Тэгээд таарчин болох. Тэгээд яасан? Ийм ч болох гэж байсан. Тэгээд чи ийм ч болохгүй бодоогоо гэдэг мэд сайлчих болсон юм чи. Ваа. Ангийн хүүхдүүд бүгдээ эдгэл таваад явчихвар зүр чадаагүй сайрчин болсон чинь өхөр мөрөөдөжсэн гэвчихсэн байна. Чи. За хамбаа чи тайв. Таны инээс ч надад өхөр мөрөөдөж хамбарцсан хачтаа. Яма. За чи тайв ширхтаа. Хонгоцлоо юм байна л одоо чи яагаад өхөр мал мөрөөж молдгүй хөөхөн бэ? Одоо хүн чинь мал мөрөөдөжсэн. Чи ангид чи өхөр мөрөөдөхгүй чи өөр машаа тэгрэг мөрөөдөхгүй. Ваа чи ойлголоо. Чи яагаад сайл сууж хэл амд орж болдгүй хөөхөн бэ чи? Дандаа аав ээж гэж надад орж та нар хэл амд. Чи яагаад сайл чинь боцоогоо зүйдэж болдгүй хөөхөн бэ чи? Ваа эн чин тоцбол чиг манаагараас юм байна. Эн чин би чи ойлголоо. Сайлч таантай адилхан одоо үнэний дор сууж тэгээд нэг хэвээрээ байгаад байт юм биш. Утга зохиолчд бид нар чинь чинийг ирж хайж тамаан цайж байж нэг юм гаргадаг. Ваа харшаа. Тэгвэл таны юу гэж ингэж бодлоо хэвчээ? Юу н худлаа байна? Жижигмэн нэртэй мөөлн яга хайнгаар залгнуулаад. Цэнхэрлэн мэрэлцэх голын эрэхт очоод хан чинээ мөсийг өргөө тэргэн дээр чулуудж байгаа нь наадмын дивжээнд гарч байгаа. Бүхийг санагдуулна. За юу н буруу? За бүхийг санагдуулна. Юу н буруу вэ? Заахтай эмэгтэй хүнээс бүхтэй зөөрлөсөн. Би чи ямар юм ойлгохгүй хөөхөн бэ? Би энэ эмэгтэй хүний өгөөмөр мөрөөдөмд ажилласан хичээнгүй сэтгэлээ чинь би бүх хүний бяг тэнхээгээр зүүрлээд бичиж байгаа. Ваа. Понимаешь, а? Та тэр мөөлөнгийн юутай зөөрлөсөн? Ямар юм аа? Мөөлөнгийн. Маш том. Ваа. Гайгүй байлгүй. Мөөлөнгийн чинь мухар түнжин гэж байгаа. Тэгсэн мөртөө бас цэлмээ хэлтэй байхдаа яах вэ? Шаха. Таны цэнхэрлээд мэрэлзүүлсэн голыг чинь хаанаас нь тэр хоншиг үсийг өргөө тэргэн дээр чалуулах. Харин тэгээ би ойлгоч заа юу. Би бас дутагдлаа ойлгоч заа юу. Чи өөр асуухан байвал асуу. Та дадлан хүн юутэй зөөрлөсөн? Дадлаг нахтай зөөрлөсөн. Юу эсгүй? Танаа нөхцөд одоо морь гэж амтан байна. Мал байна. Ваа, мал, хорошо, мал. Тэр морь гэдэг малыг чи яах? Яах вэ? Яах вэ чи юу гэж байгаа? Юу яах вэ гэж юу гэж. Ваа. Тэр морийг чи хатруулдгийг, цогуулдгийг. Ваа. За тэгвэл танаа нөхцөд тэмээ гэж нэг бас мал байна уу нэг юм дожгоотой. Ваа, тэр малыг яах вэ? Чи. Тишүүл. Ваа, хорошо, понимаешь. Ваа. Тишүүл бас жонжууж бол. Тэгвэл энэ мөн өхрийг яах вэ? Миний орон чинь сумжиж. За яах? Юм. Яах вэ? Дадлаг нь уултыг. Аха. Ваа. Давай. Өөр надад нэг юм хийсэн. Юу юм бэ? Өөр намар ирж сургууль дараарай гэж юм яриад. Хитээ. За чи байж жоохон байж. Юу яа би бас залуу хүн байна тийм ээ. Чи бас залуу хүн байна. Чи одоо нэг сайхан малчин зэхэтэн байна тийм ээ. Би бас нэг тийм сурвалжлах зэхэтэн байна тийм ээ. Тэгэхээр бид хоёр биенийг ойлгох хэрэгтэй юм аа үнэндээ тийм ээ.
Тэгэхээр чинь би хэрвээ ч одоо ингэж буруу хичээл ингэж яачих юм бол яах вэ? Буруу утсан байвал би хариуцлага татагдчих чинь тийм биз дээ. Тийм учраас чи энийг дугаа өнгөрөх хэрэгтэй. За юу. Тийм би талхнаасаа сална шүү дээ тийм биз дээ. Тэгэхээр зэрэг би энийг засал залруу талаар нь бодъё за. Харшаа? Харшаа. Чи сургууль соёлд ормоор байвал яг хожим нь уулзсан биз тийм ээ? Тий харшаа. За баяр та. Манай хот 23 4 гэж. За юу. За. Мөөхөн зүгээр нь хөдөө тариад чадна. Мөөхөн зүгээр очиж тэр хүрээ лалгана гэдэг нь зүрх.